Сайн уу юу яцгаана. За би өнөөдрийн сэдвийг болохоор би зүгээр л утга учиртай амьдрал, утга учиргүй амьдрал гэж байдгүй байна гэдгийг ойлгосон. Амьдралд ерөөсөө амьдралын утга учир гэж зүйл байдаг ч гэж магадгүй байхгүй ч магадгүй юм байна. Хэн нэгэнд утга учиртай байх, хэн нэгэнд утга учиргүй байх. Амьдралын утга учирын төлөө хийх аялал гэх зүйлүүтэй өөрийнхөө өмнө тавьсан зорилго, өмнө байгаа тэр бүтээлч байдал гэх юм уу? Тэр зүйлүүд нь чамайг утга учиртай амьдралд хөтлөх байгаа. Тэрнээс ямар нэгэн амьдралын утга учирын төлөө би явна гэж бодохгүй байна. Хүн өөрөө амьдралыг утга учиртай болгодог. Тухайн хүн ямар байгаас хамаарат, ямар нөхцөл байдалд байгаагаас хамаарат. Тэгэхээр магадгүй утга учиргүй байвал цайлгцтай чи хүснээрээ амьдарч болох нь шүү дээ. Бүх утга учирыг өөртөө зориулж гаргаж ирж болох нь шүү дээ. Магадгүй хувь тавилан гэдэг зүйл байхгүй байгаа гэж маргадаг. Тэгвэл хувь тавиланг бид өөрсдөө бүтээдэг байв яа. Байж болох юм тийм ээ. Хувь тавиланг бид өөрсдөө бүтээгээд хувь тавилангаа эзэн болоод амьдрах. Ийм ч хамгийн гол зөв сонголт юм шүү. Тэрнээс чи яг ийм хувь тавилангаар амьдран чамд өөр сонголт байхгүй гэсэн тийм. Байхгүй харин би бид нар өөрсдөө чөлөөт сонголтоо хийгээд бид нар өөрсдийгөө утга учирыг ойлгох юм болов. Тэгсэн цагт бид нар амьдралынхаа зорилгыг ойлгоод тэгсэн цагт хувь тавилангаараа амьдрах юм шүү чинь хувь тавилангаараа. Би бол тэгж ойлгож байна. Тэгээд тийм л энэ тэгээд ер нь бол яаж амьдрах чинь харах өнцгөөс л хамаарх.